Монгол орны эдийн засаг нийгмийн болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх дүгнэлтийн тухай. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч өрийн дарамт санаа зовоож байна. Сүүлийн 4 жилд эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын уршгаар Аз тивд гайхагдж байсан Монголын эдийн засгийн өсөлт 0 зааж бүс нутгийн хөгжиж буй орнуудаас хамгийн сүүлийг мушгих боллоо. Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хүрээ их хэмжээгээр хөнөгцсаар байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төсөөллөөр энэ онд манай эдийн засагт өсөлт гарахгүй төлөвтэй байгаа юм а. Төсвийн орлого 3 жил дараалан 1.8 төгрөгөөр тасарч энэ хэрээр төлөвлөсөн бүх ажил хөрөнгө оруулалт зогсож улсын төсөв их хэмжээгээр өртөө боллоо. Үндэсний мөнгөнд тэмдэгт Монгол төгрөг үнгүйдлээ. Монгол банк их хэмжээний цаасан мөнгө хэвлүүлж тарааснаас төгрөгийн ханш 2012 оны 6 дугаар сартаа харьцуулж үзэх юм бол 50 гаруй хувиар унсан байна. Арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 1.9 их найд төгрөг болж 2 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 2.2 дахин өссөн нь банк санхүүгийн салбарын эрсдлийг нэмэгдүүлээд байна. Үйлдвэр худалдаа эдийн засгийг идэвхжүүлж дотоод нөөд бололцоогоо ашиглахын оронд Чингис Самурай, Димсан, Хөгжлийн банкны бонд зэрэг янз бүрийн чамин нэртэй богино хугацаатай өндөр хүүтэй зээл бонд гаргаж өр тавихыг урьдчилан болгосон. Засгийн газар өр тавьж босгосон 7 тэрбум гаруй Америк долларын хөрөнгийг эргэж төлөгдөх боломжгүй үр ашиггүй зүйл зарцуулснаар улс орноо өрийн дарамтад оруулаад байна. Ардын засгийн үед авч зарцуулсан 11 тэрбум долларын зээлээр ард түмнээ эрүүлжүүлсэн, ардын боловсролыг хөгжүүлсэн, атар газар эзэмссэн гээд олон их бүтээлч ажлуудыг хийснийг түүх гэрчилнэ. Энэ их хөрийг эцэслэн шийдэж тэгэлсэн. Харин энэ засгийн газрын үед Монгол улс түүхэндээ анх удаа 22.4 тэрбум долларын өр тавьсан боловч өндөр өртөгтэй авто зам тавьж замын уулзуур өргөтгөн зарим нэг цөөхөн үйлдвэрийн төслийг эхлүүлснээс өөр олигтой үр дүн гарсангүй. Монгол улсын нэг хүн оногдох засгийн газрын өр 6 сая төгрөгт хүрээд байна. Монгол улсын зээлжих зэрэглэл эрс буурч засгийн газар томоохон банк компаниудын гадаадын зах зээл дээр хөрөнгө босгоход нэн хүндрэлтэй байдал ороод байна. Үйлдвэрлэл худалдаа хэрэглээ нь хэдэн мянган тонн, хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигддэг, өөрөөгөө тэтгдэг байсан эдийн засаг эрс хомогдож, иргэд талхаа таллаж, төмс ногоогоо ширхэглэж, ургамлын тос цагаан будаа грамлж авдаг боллоо. Мөнгө санхүүгийн хомсдолд орсон компаниуд бартерын бараа солилцоо хийдэг тогтолцоонд ороод удаж байна. 1990-ад оны эхэнд л нэг иймэрхүү байсан шүү дээ. Монголчууд бидний найдвар тавьж байсан 5 толгой зэрэг томоохон төслүүд зогсож урагшлахаа болоод байна. Энэ нь эрх баригчдын үйл ажиллагаанаас ялангуяа ардчилсан намын дотоод зөрчилдөөнөөс болж байна. Малчдын орлого эрс буурч тэдний маргааштай итгэх итгэл алдраад байгаа юм а. Хөдөө аж ахуйн салбар гэхэд манай дотоодын нийт бүтээгдэхүүний 18-аас 20% бий болгодог үндэснийг гэж хэлж болох салбар юм а. Хөдөө аж ахуйн салбарт бодлогын өөрчлөлт хийж ахиц гаргах зайлшгүй шаардлага бий болоод байна. Газар тариалангийн салбарч туйлын хүнд байдалд ороод байна. Жишээ нь хэдхэн хоногийн дараа тариалалт эхлэх гэж байхад 18-аас 20 мянган тонн үрийн будаа хаанаас авахаа шийдвэрлэж чадаагүй байх жишээтэй юм а. Газар тариалангийн үр шим өгөөжийг хүртэх асуудлыг хавар эртнээс ярих ёстой. Нодлон энэ асуудлаа шийдэж чадаагүйгээс болж ургац алдсан. Гэтэл засгийн газар бурууга байгаль цагаагаар тохоод өнгөрсөн. Нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч ядуурл нэмэгдсээр байна. Эдийн засгийн хямрал гүнзгийрснээр ажилгүй орлогогүй иргэд олширч ядуурл нэмэгдэж байна. Шинээр ажлын байр нэмэгдээгүй. Ялангуяа тогтвортой орлоготой ажлын байр буурснаас ажилгүйдэл өссөөр байгаа юм а. 2008-аас 2012 онуудад жилд дунджаар 30 мянган ажлын байр шинээр бий болж ажигчдын тоо 174 мянган хүнээр өссөн бол энэ үзүүлэлт
өнгөрсөн 4 жилд 4.2%-аар буурч мөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн 2 хүн дутмын нэг нь ажилд орж байсан бол өнгөрсөн онд 5 хүн дутмын нэг нь ажилтай болж байсан байна. Өнгөрсөн 4 жилд эрх баригчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амжиргаанд нь дэмжлэг болохоор нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах дорвитой арга хэмжээг огтхонч авсангүй. Засгийн газар 4 жилийн хугацаанд төрийн зарим албан хаагчдын цалин өндөр насны дэтгэврийг 8-аас 10 орчим хувиар ганцхан удаа нэмэгдүүлсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс 3-аас 4 дахин хоцорч байна. Үнийн өсөлт төгрөгийн ханшийн уналт цалин дэтгэврийг үнгүйдүүлж ард иргэдийн амьдралд орооцсоор байхад үндэсний статистикийн хороо 2014 оны байдлаар ядуурлын түвшинг 21.6% болж 2012 онтой харьцуулахад 5.8 пунктээр буусан гэсэн илт худлаа мэдээллийг гаргаж иргэд олон түмний дургуутслыг хүргэж байна. Өмнөх 4 жилтэй харьцуулахад өрхийн амжиргаанд жижиг бизнесийн оруулж байгаа хувь нэмэр 60%-аар буурсан байна. Айл өрх хуваарай бизнес эрхлэн амжиргаагаа авч явах боломж улам бүр хумигдсаар байна. Ажиллагчдын 50 орчим хувь 1.4 ихний төгрөгийн цалингийн зээлтэй, өндөр насны 86% нь 425 тэрбум төгрөгийн дэтгэврийн зээлтэй өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ оны 4-р сард явуулсан судалгаанд хамрагдагчдын олонх нь цаашид ажил хөдөлмөр эрхэлж орлого олох найдваргүй болж ирээдүйдээ итгэх итгэл нь алдарсаар байгаа юм а. Эрүүл мэндийн салбарын яамны удирдлага эзгүүрч, эмнэлгийн тусламж, иргэдээсээ холдож, үйлчилгээний хүртээмж мууцсаар байна. Нийслэл Улаанбаатар хотод төрөх хэмлэг ачааллаад ийлэхгүй байдалтай байна. Урьдчилан сэргийлэх бодлого алдагдсанаас иргэдийн дунд өвчлөлөгсөж, халдварт өвчний тархалт нэмэгдсээр байна. Ялангуяа Улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, түүнийг зогсоож чадахгүй байгаад ихээхэн санаа зовж байна. Манай нам засгийн эрхийг барьж явах үед Аз ТV-г түгшээж байсан онц аюултай шувууны ханиадыг дэгдэлтийг шуурхай арга хэмжээ авснаар хохирол багтай давж байсан туршлага бидэнд бий. Боловсролын салбарын шинжилэл нэртэй ажил нь үр дүн муутай, багш нарын ажил хүндрэлтэй байгааг салбарын ажилтнууд нь сүүлийн үед ихээхэн шүүмжлэх боллоо. Сурах хүчийн чанар агуулга муу, алдаатай гарах болсон нь хүүхдэд мэдлэг олгоход тус болохоосоо ус болох нь их болжээ. Цэцэрлэгийн насны 2 хүүхэд дутмын нэгэн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй. Хот суурин газарт анги дүүргэл тэрээс хэтэрч 3 ээлжээр хичээлдэг сургуулиуд олноор нэмэгдэж байна. Гадаадд сурч сайн боловсрол эзэмсэн тэнд ажиллаж байсан залуучууд Монголдо ажиллаж амьдрахаар сайхан мөрөөдөл тээж ирсэн байсан бол өнөөдөр эх орноо орхин ажлын байр хайж амьдралаа бодон буцаад гадаадыг зорих болж байна. Монголчууд бид тэр үед улсаараа урагшаа нэг алхаж байсан бол одоо хоошо 2 алхам ухраад байна. Ажилгүй 3 хүний нэг нь дээд боловсрол эзэмсэн залуучууд байна. Дэлхийд ийм гайхамшигвар тоо баримт байдаггүй баха гэж бодож байна. Үнэндээ залуус маань хамгийн ихээр хилмигдэж байна. Тэдэнд суралцах санхүүгийн боломж хомс байна. Суралцаад төгссөн ч ажлын байр олдохгүй байна. Орлогын их үүсвэргүй болохоор орон сууцтай болно гэдэг нь хоосон мөрөөдөл болон хувирч байгаа юм а. Ахмадуудын маань дэтгэвэр том баг. Дээр нь дэтгэврийн зээлийн хүүгийн дарамт тэдний сэтгэлийг зовоосоор байна. Улс орны өнөөгийн байдал эрх баригчдын хүйтэн хөндий хандлага ахмадууд сэтгэл хангалуун тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж огтхонч чадахгүй байна. Манай улсад байгаль орчны асуудал харанга дэлгэсээр байгаа юм а. Бидний бахархдаг унган байгаль маань эрс дороотож, цөлжилт, хураашилт, усны хомсдол бидний газар нутгийг метрээр эзэлсээр байна. Улаанбаатар хот болон бусад төв суурин газрууд хөрсний бохирдол ихтэй, утаа униарт дарагдсан байдалтай өнгөрсөн өвөл намрыг өнгөрөөх болж байна. Засаглалын чадвах илт суларч, хуулийг гуйл болгох нь хэвийн үзэгдэл болж байна. Өнгөрсөн 4 жил төрийн гүйцэтгэх засаглалын чадамж эрс суларсан нь засгийн газрын байгууллагууд үндсэн хуулиар хүлээсэн хуулийн хэрэгжилтийг хангах үүргээ биелүүлж чадахгүй хүргэж байна. Энэ төрийн мэрэгсэн албыг намын харьяалаар олноор нь хомроглон халж, төрийн албыг төрлийн алба болгосноос үүдэлтэй юм а. Төрийн албан хаагчдын цалин дундчаар
6-аас 11% нэмсэн байхад цалингийн зардал нь 30 гаруй хувиар өссөн нь төрийн албаны бүтэц орон тоог үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой юм а. Төрийн албан хаагчдын тоо 30 гаруй мянгаар нэмэгдүүлснээр төрийн бүтэц данхааж хүн суртал газар авлаа. Улс орныг муу хуулиар удирдах болон харин хуульгүй түвшмээр удирдуулж болохгүй гэж О. Бисмаркийн хэлснийг энд сануулмаар байна. Эрх баригчид хууль тогтоох ажиллагаанд хүч төрөх, дураараа авирлах, эрхээ хэтрүүлэх замаар ард түмний төлөөлөгч байх, сөрөг хүчний үүргээг үүсгэх боломжийг хязгаарлах болсон нь Монголын ардчлалыг жинхэнэ дүр эсгсэн ардчил болгосон гэж дүгнэхэд хүргэж байна. Ийм байдлаас үүдэн улсын хурлын даргаыг албан тушаалаас нь огцруулах шаардлага тавих, үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгохоор иргэд үндсэн хуулийн зэцэд хандах болсон нь дээрх үндслийг нотлож байгаа юм а. Эрх баригчид шүүх эрх мэдлийн хүрээнд ч өөрсдийн хяналтыг тогтоохоор санаархаж байгаа нь үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарлах зарчмыг үгүйсгэсэн үйл ажиллагааны хяналт тэнцвэрийг алдагдуулсан ноцтой үйлдэл юм а. Сүүлийн үед үндсэн хуулийн зэцтэй холбогдсон өрнөсөн үйл явдлууд ардчилсан бус бүр дарангуйлын тогтолцоо бий болгоход хүргэж болзошгүйг сэрэмжлүүлж байна. Дээр дурдсан сөрөг хандлага гүнзгийрэх аваас үндсэн хуулийн хямралдж хүргэх магадлалтай байгааг цаашид онцгой анхаарах нь зүйтэй юм а. Засаглалын хямрал нь нийгэм эдийн засгийн бодлого шийдвэрийг цаг алдалгүй үндэслэлтэй гаргахад саад болж нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг улам дороотуулж байна. Энэхүү хямрал нь бодит учир шалтгаантай гэхээсээ субъектив хамааралтай бөгөөд түүнийг давхгүйгээр эдийн засгийн нийгмийн асуудлыг үр нөлөөтэй цаг алдалгүй шийдэж чадахгүй юм а. Манай нийгэм дэндүү шудраг биш байна. Явн явсаар эх орноо худалдахаас цийхгүй хүмүүс бий болох нэ гэж бодогдож байна. Үүнийг одоо талсан зогсоохгүй бол монголчууд бид олон үеэрээ тэмцэж асар их хүнээр олж авсан эрх чөлөө тусгаар тогтнолооч алдахад хүрч болзошгүй байна. Хуулийн өмнө хүн бүр тэгш хэрэгтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр баян чинээлэг, эрх мэдэл албан тушаалтай, арга залтай хүмүүсийн бүлэглэл хуулийг удандаан гიშгэх байдал гарах боллоо. Ийм л нөхцөл байдал бид сонгуульд орох гэж байна. Ард иргэд сонгуулийг хүлээж, сонгуулийн дараа байдал дээрдэх байхаа гэж найдлагыг тавьж суунаа. Ард түмэн маань үнэнхээр зөвхөнгөө барж байна.